За тэгэхээр хуулийнхаа дагуу бид бүхэн процессоо дагахаар маш олон хоногийн өмнөөс эхлээд ингээд ерөнхийдөө төсөөллөө бид бүхэн батлаад явдаг гэдгийг сая хэлж байна. Тийм учраас миний асуугаад байгаа зүйл нь 2 сайдаас ахиад асууя. Нөөтийн төсөөлөлт орлого дээрээ та 5%-аар нь төсөөлж оруулсан юм уу? 2%-аар нь одоо оруулсан байгаа юм уу? Одоо энэ материал дээр яг тэр нь хэд байгаа юм бэ гэдгийг хармаар байна. Ягаад гэхээр би таныг одоо өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа нөөтийн 5% буцаалтыг яг тэрүүгээр нь оруулж та төсөөллөө гаргах ёстой гэдгийг сануулах гэдэг юм л та. Тиймэр нь та тэр төсөөллөө гаргаад явцсан байгаа бол өнөөдөр бид нар яг тэрнийхэн дагуу батлаад явхад энэ боломжтой биш үү гэд. Ягаад гэвэл би их хурлын гишүүний хувьд энэ төсвийн хүрээний мэдээллийг дэмжихгүй гэдэг нь энэ нөөтийг та хэдээр тооцож оруулсан бэ гэдгийг яг чуулганы танхим дээр таны амнаас сонсомоор байна. Их 2 сайд хариулъя. Төсвийн хүрээний мэдээлэл маань өөрөө 9 гол макро эдийн засгийн үзүүлэлтэл баталж байгаа. Орлого юм байх юм байна. Орлого бүртгэн тулд эдийн засаг гэж өсөх юм байна гэдэг. Зардал нь ингэх юм байна гэдэг. Тэгэхээр бид нар тэр тэнцэл ямар байна, орон зай ямар байна гэдэг чинь гаргаж өгнө. Тий. Энэ бол одоо мөрдөж байгаа хуулийн бүгд одоо мөрдөж байгаа хуулиар явна. Бидний нөгөө юуны 5% хууль чинь энэ намар мөрдөх хууль байхгүй юу? Одоо мөрдөж байгаа хууль биш шүү дээ. Үйлчилж байгаа хууль биш. Бид 2%-аар тооцож оруулж байгаа. Бид 2-оор оруулж ирж байгаа. 5 биш 2. Одоо үйлчилж байгаа хуулиар л дагна гэж оруулж ирж байгаа. Бидний яриад байгаа 5% гэдэг маань намраас эхлэн гэж байгаа. Тэгээд ийм эхлэх хуулийг үйлчлэгийг хойшлуулах гэдгээр оруулж ирж байна. За 2% гэж байна.